За сайн байцгаана уу. Миний өнөөдрийн ажил ингээд эхэлж байна. Өнөөдөр сайхан нардлаг өдөр байна. За цагдаа миний хувьд ерөнхийдөө бол их хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа залуучууд маань стрессгүй, тайван сайхан замын хөдөлгөөнд оролцоосоо гэж би дандаа боддог. Тийм болохоор өнөөдрийн одоо бяцхан хичээл гэх юм уу, эсвэл зөвлөмж гэх юм уу, ийм зүйлийг та бүхэнд хүргэхээр зорилоо. За тэгэхээр машинд орж ирсэн замын хөдөлгөөнд оролцож байгаа оролцогч та орж ирээ заавал суудлын бүсээ бүслэх хэрэгтэй. Яагаад гэвэл суудлын бүсээ бүслэснээр та одоо таны машин сууж байгаа өөрт хайртай дотны хүн за болон өөр хөдөлгөөнд оролцож байгаа бусад иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа гэдгийг үргэлж санаад заавал суудлын бүсээ зүгээрэй гэж хэлмээр байна. Мэдээж машиндаа орж ирээд суусны дараа таны хөлн доор гишгүүр мэдрэгдэж байгаа. За мэдээж баруун талын гишгүүр нь бол биднийг урагш хойшоо явуулдаг зүйл. Зүүн талын гишгүүр нь биднийг зогсоход аюулгүй зогсоход хэрэг болдог. Тэгэхээр одоо зогсох гэдэг асуудлыг ярьсан дээр би бас нэг зүйлийг хэлмээр байна. Замын хөдөлгөөнд оролцохдоо та ямар нэгэн байдлаар энэ тэнд зогсох төр болон удаан хугацаагаар машинаа байрлуулах шаардлагатай болох юм бол ачаал ихтэй байгаа замын зэг дээр төр орхиж явах, машинаа тавих ийм үйлдэлүүдийг хийж болохгүй. Яагаад гэхээр үүнээс болоод манай хотын энэ төвчрөл үүсээд байгаа гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Мөн одоо бидний жолооны хүрдний ард суусны дараа жолооны хүрдний хажууд байх чих байдаг те. Энэ машины чихийг доош нь дарахад бид нар баруун өрөх тохиогоо өгөх боломжтой. Дээш нь дарахад бид нар зүүн өрөх тохиогоо өгөх боломжтой. Тэгэхээр энэ тохиог өгснөөр бид нар яаж байгаа юм гэхээр таны хойно одоо машин барьж яваа замын хөдөлгөөнд оролцож байгаа тухайн иргэн маань таныг баруун ирэх гэж байгаа мэн зүүн ирэх гэж байгаа мэн гэдгийг мэдээд тайван хүлээцтэй байх боломжтой болж байгаа юм аа. Тийм учраас энийг та бүхэн сайн бодоод замын хөдөлгөөнд дүрмээрээ оролцох хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Ингэснээр бид нар аюулгүй, тайван, стрессгүй Улаанбаатар хотод зорчих боломжтой болох нэ. Таныг машин барьж байгаад ингээл хажуунаас гинт хүн шахаад ороод ирэх эсвэл хойноос хөөй хай гэл эсвэл ингээд сигналтай байх айгүй стрессийн байдал үүсгдэг тийм учраас бүгдээрээ замын хөдөлгөөндөө соёлтой боловсон зорцгоё гэж та бүхэндээ уриалмаар байна. За баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлцгээгээрэй.